Тэгээд 60 кг-ийн хөвсний ангалд орсон. Тэгээд цэгмэд гэдэг Монде бэж жагтай дарин цаг өгчдөр бэлтгэл сургалтад ажилласан. Жүжигчээр ер нь өмнө олон улсын тэмцээнд оролцож байсан уу? Абу Даби хотод зохиогдож тэмцээн чамд ямар санагдчихэв? Сэтгэл өндөр байна уу? Өмнө Аз аврагт орсон, улсын аврагт орсон. Жүжигчээс өмнө өөр спортоор хичээж байсан уу? Ер нь яагаад энэ спортыг сонгосон бэ? Үндснээ өхөр хичээжсэн. Тэгэл үндснээ өхтөгөө ер нь үндснээ өхөр хичээжсэн. Тэгэл ер нь ариун цаг өгчтэй танилцаал. Тэгэл энэ спорт руу орсон. Энэ тэмцээнд оролцоод хамгийн ихээр чамайг хэн тусалж дэмжив? Тэр хүмүүстэй хандаж юу гэж хэлмээр байна? Намайг одоо эмээ өвөө тэгэл манай гэр бүлийнхэн тусалж дэмжсэн. Энэ хүмүүстээ маш их баярлалаа. Хичээлээ. Цаасан зорилго тэгээ дэлхийн аварга болно.